Сайн бацхан үзэгчтэй илб сурцгай сууг тавтай морил энэ хүсүүгээр та бүхэн 9 шидийн сонирхолтой илбүүдийн нууцыг мэдээ зогсохгүй мөн хийх аргачлалыг нь би та нарт зааж өгдөг. Тэгээд тэрийг та нар сураад гоё дотны хүмүүсээ найзуудтайгаа ашиглах боломжтой байгаа. Тэгээд илб сурцгай суугаа зочилж үзээрэй. Таалагдчихвэл subscribe дарж намайг дэмжээрэй. Мөн найз нөхдөдөө бити шеэрлээрэй. Яагаад гэвэл илбийн нууц хийвэрэл үлдэг. Нууцыг мэддэг хүнд илб үзүүлээд ямар ч хэрэггүй шүү дээ. За ингээд өнөөдрийн бичлэгэнд орцгоо. Өнөөдөр та бүхэндээ би зоос ашигласан илб зааж өгнө. Зоосыг алга болгох 2 арга техникийг хаартаа зааж өгнө. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. За эхлээд биднэрт мэдээж зоос хэрэгтэй. Ерхдөө ийм том дуу зоос байвал айгүй гоё болдог. Бүр ийм жижигхэн зооснууд бол жоохон гоё болдгоо. Ягаад гэвэл эхлээд мэдээж хүмүүстэй тод харуулбараа нь хоёрдугаарт жижигхэн зоосыг ингэж алга болгоод байвал угаасаа сэжигтэй харагдаж штэ тий. Яаж хийж байгаа л алга болгоод байна. Том байх тусмаа ингэж алга болж байгаа нь бол гоё мэдрэгддэг байна. За. Зоос олсон бол мөн монголчууд зоос хэрэглэдэг штэ. Тийм учраас зоос заримд нь олдохгүй байх боломжтой. Тиймээс зоос олдохгүй бол асуудалгүй. Чулуу ашиглаад хийчих. Чулуу ч юм эсвэл балруул ч юм уу юу ч хамаагүй бол алга болгоход бол энэ техник бол ашиглагдаж болно. Гэхдээ аль болох юм нарийнхан бүтээгдэхүүн байсан. Бүдүүн байх тусмаа энэ илбэг хийгдэж болно. За. Эхний арга бол зоосыг унгаах илб байгаа. За шууд тэр өнцгөөс хүн үзэж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр дээдлийн өнцгөөс, ардлын өнцгөөс яаж харагдгийг та нарт би шууд харуулъя. Ингэж харагдаж байгаа. Зоос нөгөө гарт байгаа. За юу болоод ямар процесс яваад байна гэхээр зоосыг маш эвтэхнэр маш цэвэрхнэрээр унгаачих. Зүгээр ингээд та нар зоосоо ингээд барьчих гэсэн үг. Тэгээд энэ хоёр уруугаараа зоосынхаа нөгөө төсвөлийн эрх уруу. Тэгээ юу болоод байгаа гэхээр эрх уруугаас суллахаар зоос унжиж байгаа. За ингээд барьсан байгаа. Нөгөө гараараа за баруун нараа өвчдөг бол баруун гартаа зоосоо барьна гэсэн үг шүү. Солгой бол нөгөө гартаа зоосоо барьна гэсэн үг шүү. За 100 гараараа оруулж ирлээ. Эрх урууга артлуур нь ингэж оруулж ирээд нөгөө дөрөв уруугаараа барихаасаа өмнө зоосоо унгаалаа бацчихж байгаа. Тэгээд энэ гараа нуучин эсвэл одоо юу гэдэг чи энэ гараараа карманда энэ зоосоо эвтэхнэр нуучж болно гэсэн үг. Тэгээд энийгээ дүүрсгээд алга болгочих. Ойлгож байна үү те? За тэгээ удаан хийж харуулъя. Барьлаа. Унгаалаа. Авлаа. Тэгэхээр энэ хуруунуудын завсраар зоос харагдаж болохгүй гэсэн үг. Би амар нарийнхан хуруунуудтай байхад ингээд энэ завсраар нь ингээд зоос унж байгаа нь харагдаад байдаг гэсэн. Одоо тэгтээ ингээд харахгүй болтлоо би бэлтгэл хийгээд. Яг хөө миний хуруунд одоо хүртэл нарийнхалтай гэтээ ингээд яаж хийж байгааг харуулахгүй болгоод сурцсан юм аа. За баярлаа. За энийг хийгээд улам бүр хурдан хийж сурах хэрэгтэй гэсэн үг. Тэ маш цэвэрхэн толны үдээс харж байгаад хийж сурах хэрэгтэй гэсэн үг. Хүмүүсийн гаргадаг алдаа нь гэвэл унгаачаад эрх уруугаа ингэж мгээ бариад байдаг. Тэгэхээр ингээд худлаахгүй. Яг гарчин ерөөсөө яг хിവэрээ зоос байсан одоо байхгүй гэсэн л юм бүр зураг харагдах хэрэгтэй. Боломжтой тий. За тэгээд маш хэцүү техник гэвэл ингэж унгаачаад дараа нь энийг ингэж барихдаа ядам уруугаараа ингэж нууж бариад тэгээ одоо тэр өнцгөөс үзэж байгаа хүнд алга болгоод гараа байхгүй гэж харуулж байна. Тэгээ энэ бол нэлээд хэцүү. Та нар физиологч зүйл бол зүгээр зоосоо ингэж барьчаад гараа нөгөө хүний чинь одоо оюун санаа төвлөрөл төвлөрсөн байх үед нөгөө гараараа зоосоо карманда хийн эсвэл үгтч одоо хазар цэвэрхэн унгаан ч юм уу тийм зүйл хийж болно гэсэн үг. За энийг хурдан хийж сурах хэрэгтэй байгаа. За өөр ямар нэгэн зүйл чулууж ивэл яг адилхан системээр явагдаж байгаа. За энэ бол эхний зоосны илб байна. Тэгээд эхний удаа хийгээд ажиллахгүй бол зүгээр хэд удаа давтчихж сурна гэдгийг анхаарай. За хоёрт харга бол
ингэж алга болгож байгаа. За энэ бол бас жоохон хэцүү. Юу гэхээр зоосоо гарын хаалган дээр бариад тэгээд ингэх юм бол зоос унахгүй болж байгаа. Яаж байгаа гэхээр худлаагаасаа унгаж байгаа гэсэн үг. Энд ерөөсөө хүзэр унааг зоос стил энд байгаа. Хөлөө. Эсвэл гарч жоохон хөстэй болцсон үед зоос ингээ барыг наалтах гэдэг өөрөө. Хүссэн үед яг гэхээр цэвэр гарын ур чадвараараа энийг гэж яана гэсэн үг. Унахгүй гэсэн үг. Яг унгаж байгаа юм шиг дүрсгэн тэгтээ унахгүй. За энэ бол жоохон хэцүү. Тэгээд жоохон сураад жоохон ингээд бэлтгэсний үр дүнд сурчдаг байгаа. Тэгээд та нар бас энийг хийж үзээд хэдэн минутанд сурж ин тэрийг комент бичиж хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн энийг хийхэд бас та нар дээр илүү ажилласан дарга техник байвал тэрнээсээ бусдаа хуваалцаж YouTube хэсэгт бидэрт бусдаа зааж өгөөрэй гэж та нарыг одоо урамшуулж байна. За тэгээ энэ бол ингээд аль болох хурдыг сурах хэрэгтэй. Тэгээд хүний оюун санаа энэ төвлөрсөн үед энэ зоосоо бол яаж л таалга болох карманда идэх ч юм уу яадаг ч юм те. За энэ бол одоо энэ би таны өнөөдөр заасан энэ хоёр зоосны алга болох техник бол одоо хамгийн одоо түгээмэл хэрэглэгддэг зоос алга болох юм техник байгаа. Тэгээд та нар энийг сураад найз нөхдөдөө гайхшруулаарай. Тэгээд аль болох алдахгүйгээр хийж сураарай. Алдаад баригдчих юм бол тэгээд та нарын энэ ил бичин баригдаад зогсохгүй энэ хэлбийг хийх маш олон хүмүүсийн нууцыг аль эзэн та нарын алдаж харуулсан хүн чинь сурчиж байгаа гэсэн үг шүү. За ийм байна. Тэгээд энэ мэтчлэн маш олон илбүүдийг би та нартай илб сурцгай суугаар зааж өгдөг. Тэгээд хүмүүс үзэх тусам хүмүүс сэтгэл бичих тусам би ингээд зоригжоод бичлэг хийдэг учраас та нар минь лайк дараад комент бичиж үлдээгээд тэгээд subscribe дараарай гэж гуйж юм гэх юм уу. Тэгээд дараагийн бичлэгээр ямар илб сурмаараа тэрийг комент бичиж үлдээгээрэй. Би та нарын комментийг уншдаг шүү. Уншаад дараагийн бичлэг хийх санаагаа олж авд юм шүү. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.